бүгдээрээсээ нүү за энэ удаа Эрдэнтийн цааны баазлуу анх удаага орж үзсэн. Өмнө нь гэтээ Эрдэнтэд би бүр тогтмол байнга очдог байсан. Зүгээр л уулнаас чаргаар ингээл хулгаал гоё идэгсэн. Тэгээ энэ удаа цааны баазлуу орж үзсэн. За тэгээ сая 12 сарын 29-нд үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маань амралтын өдөртөө давхцаа. Дээрс нь шинэ жил болоод айгүй гоё урт олон хоног амарсан. За тийм болохоор гэр бүлийнхэн лүгээ сайхан амраад ирээгээд явсан чинь ийм сархиа гэд байгалийн чирэгжүүлэх хэсэг. Бас энэ ч одоо болол нөгөө булган хөвсгөл явах замд Эрдэнтийн хаан төвдөө яг төв зам дагуу байрлаж байгаа газар гэсэн үг байхгүй юу? За тэгээд цанаа ах нь аваад чарга ах нь аваад би болвол цанаар сайн гулгаж чадахгүй тийм болохоор зүгээр л хүүхдүүдтэй аваад хүүхдүүдтэй чаргаар гулгаал тоос үнэхээр гоё байсан. Ер нь бол энэ газрын ийм зохион байгуулалт юмнууд үнэхээр гоё. Одоо энэ чаргаар гулгах харагдаж байгаа хэсгийн нэг талд нь зөвхөн хүүхдүүд, нэг талд нь том хүмүүс хүүхдүүдтэйгээ хамт гулгадаг. За тэгээ нэг харсан чинь манай нөхөр ёо. No, God, please, no! 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 За үүнийг харах юм бол манай нөхөр ингэсгээл жоох ойрлох. Гэхдээ би бас нэг халтардаг гуталтай ингээ айгүй унсан. Тэгээд данш намайг унж яхахыг бичлэх хүүхэн байгаагүй. За ах их чинэр Эрдэнтийнхэн болвол эндээ цаана манаар гулгаад алаад л лээ. Манай нөхөр гэхдээ төд удалгүй ингээл уучраа олцсон л да. Анх очиж байгаа хүмүүс саяны яг тэр үгсдэг одоо нөө Sky Search арай өөр штэ тэр хэсэг нугасаа жоохон боломжтой байхгүй бол жоохон эвгүй билээ шүү. За тэгээд энэ удаа анх удаа энэ хийж үтсэн зүйлдээ би бүр 2 нэмэх гэдэг оноо өгсөн. Тэгээд сэтгэл ханамж үнэхээр гоё байсан. Өртөгтэй төгс 10,000-аар би цаг гулгасан баха. Тэгэл яг л төсөөсөн шүү. Ер нь үнэхээр nice. Тэгэл ингээл гулгаад ивсэн чи 12 сарын 29-нд дээр яагаад амардаг үлээ гинт бодлоо. Тэгээ бид нар нөгөө манжид 200 гаруй жил дарлуулсан манжийн дарлаас гарсан гэж ярьдэн штэ. Тэгээд яг тэр өдөр нь 12 сарын 29 гэдэг бүр амар яг холбож ингэж бүр нэгт бодог ингээл ойрхон ингээл одоо тэгсгээл өнгөрцөн байсан билээ. Тэгээ яг энэ өдөр бол манжид дарлуулахаа болсон тусгаар тогтнолоо сэргэн мандуусан өдөр юм билээ шүү. Тэгээд бүгдэнд нь үтсэнд баярлаа. Дараагийн дугаараар уулзъя.